Шилэн сайн ирсэн адал явдлыг онц сонирхолтойгоор өгүүлэх Түшээ таны чон зохиолын 2 болон 3 дугаар бүлэг Mbook аппликейшн болон Mbook платформд орлоо. Зохиолыг бичсэн Нэм Аргачаагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Эрдэнэчимгийн Батмөнх. Батболдын очор. Түшээ таны чон 2 дугаар бүлэг. Уран магсаар Жунайн цог бадрахнаар зоог барьж дуусчээ. Тэд өвлийн идэр жаврыг үл ажран BBC-г ширтсээр тамхилдсан. Тэн хэсэг болсны хойно магсаар уулзалгүй 4 жоныг хэлээж хөөдэ. Ай баса хурдан юм да. Хэмээснэн хормхон хөмсөг зангидаад цог минь одоо яадаг хэрэггүй лээ. Бид мэтийн улсал энэ хүүхдүүдэд зааж чиглүүлэхгүй бол энэ муусай манжууд шилд нар харсан бүхнийг хороож барахна. Гэд өөрийн ирэхгүй шүүрс алдаж орхилоо. Зог бадрах чимээгүйхэн толгой дохиж Максрын үгийг дэмжээд "Чиний хэлдэг зөвөө. Бид нэг л мэтгэд ахсын тоонд багтаад орхиж. Гэхдээ чи бидний уулзах ёстой бас нэг хүн байгаа шүү. Хоёул мордой." Хэмээвэ. Дэгтэн Максар гайхсан өнгөөр цог бадрахыг харвал цаатах нь томжиргүй инээмсэглээд "Нанзад ахтай хэл барьсан. Өдөөд өлийн агуудан заларсан байх учиртай" гэж итгэлтэйгээр өчөв. Нээстэл хүрээ Батгүн. Орхон түшээ мөрний их усан зөөлөн анираар сонор мэлаж орог цагаан манан хангаан өргөлд хорогдсон даанчиг үзэмжит зуны нэгэн өдөр ажээ. Аюуш нүдэ нээлээ. Тэр сэтгэл тонгор мядгийнхаа өврийг дэрлээд унтснаа саял нэг мэдэв. Аюуш ухсгийн өндөлөө. Тэгмэгцэн мядгийн 2 хацраас шүүрч аваад духан дээр нь удаанаар үнэрлэв. Хэрийн зэрлэг цэцгээс хангаан салхитай холилдоод нэгэн тансаг оршихуй болж тэндээс үнэртэн. Аюуш нүдэн анаад цээж дүүртэл амьсгалан. Тэгснэн нэгийг сансан мэт нүдэн огцом нээлээ. Түшээ таны сайн ир чон аюушиг одоо харвал эгэ нялх балчир хөвөө мэт байх билээ. Тэр мядгийн нүдөөд эгцлэн ширтээд "Мэдга, чим нь мөн гэж юу? Хүмүн хаана вэ?" гэж зөөлнөөр зүрхлэн ядаж асуув. Мядаг инээмсгэлсэн ч дуугарсангүй. Аюуш "Хүмүн ойрхон байна уу? Гурвал дахиад хагцахгүй. Би дахиад орхиж явахгүй" гэж хэлээд мядгийг ухсхийн тэрч авлаа. Гэвч мядаг байсангүй. Залуу ир хий агарыг нэгэнтээ самардаад үлдлээ. Аюуш хашгирсаар босч ухсгээв. Аюуш зурдын норноос хүүхэд шиг цочиж хагцлаа. Хамаг бие нь шөнийн туршид халуун шатаж хонсон тэрээр арай хийж нүдэ нээв. Дан ганц нуруу бие гэлтгүй бүхий л бие нь шархиран өвдөж ам нь тэсгүүе бэрхээр хатгаажээ. Тэр тэмтжсээр босоод өндөж суулаа. "Зүүд байж. Мядаг минь. Бид зүүдэндээ хүртэл жаргах хувьгүй юм гэж юу?" Энэ шивэнсэн аюуш шоронгийн хүйтэн тасалгааг тойруулж харав. Хан дагаж хэвтэх өвгний наан баяр суух бөгөөд нэрийг нь үл мэдэх залуу ир үзэгдсэнгүй. Баяр аюушийн өндөхийг хармагцаан хоолой засаад "Дүү минь, би тань яаж байна да? Хар дараад байх шиг" гэснэн цаана энергүй хэвтэх өвгөн өд галан бөксөн нүдээр уйтайхан ширтлээ. Аюуш хүчлэн байж хөл дээрээ босоод баяр тийш хан түшиж ойртов. Өвгөн хэдийнэн өөд болжээ. Аюуш "Аха, би гэмгүй. Хөөрхи минь хэзээ" гэд үгэн тасаллаа.
Баяр хэнгэнтэй санаа алдаад бид ч энэ метр эндэн дуусган лавтай. Дүүмэн чи залуу хүн хүлээх хэрэг буй бол хүлээгээд өөрийн ялыг барагдуулахаан бод. Хүүтэй хүн үхэх эрхгүй шүү. Хэмэв. Аюуш гайхсаар баярын дэргэд суув. Тэгснэн та яаж мэдэв? Гэж аяархан асуулаа. Харин тэгтэн баяр аюушийн нүд рүү эгцлэн ширтээд дөөмөн чи шүн бүрийдэл хүүгэн дуудаж зүүдлэх юм. Нэрийг нь төвдөн гэдэг санагдаж байна. Гэснэн муухан инээмхийлв. Шоронгийн хаалга таснасхийн дуурч Батгүний хуйгууд гаднаас өнөөх залуу эрийг оруулж ирээд улаан нүрээр нь шургачж унтал түлхэж орхих нь тэрэ. Залуу эр ухаангүй ажээ. Аюуш баяр хоёул хамжин байж өнөөх эрийг гэдрэг харуулж арай зузаахан сүрэлтэй хэсэгт болгоомжлон хэвтүүллээ. Баяр хөөрхий минь энэ хүүч даахгүй бололтой. Гэд судсыг нь зөөлнөр барьж үзв. Тэнд лугших зүйл бараг мэдэгдсэнгүй. Аюуш шоронгийн хүйтэн ханнаалж арагш суув. Тэгснэн нүдэн хурц болгоод аха би хүүтэй минь үнэн. Гэвч 9 эрүүг давсан хонч үхэх ялтай болохоор яахаа мэдэхгүй лсэн. Гэж үнэн сэтгэлээсээ аргаан барж шивнэлээ. Баяр чимээгүйхэн толгой сэгсрээд бодол давтав. Тэгснэн аажуухан босч аюушийн дэргэд очоод ар нурууг нь ханнаас багхан хөндөрүүлж татлаа. Энэ нь аюушийн шархыг үзэх гэсэн үйлдэл байв. Баяр аюуш төмсгсөн нөмгөн нэхий дээлийг нь аажуухан тайлав. Азарган нэхий дээлний үс ар нурууных нь шархтай барьцалд нь наалджээ. Аюуш шүдээ зууж нударгаан чангалан атгав. Нэхий дээлийг доош шувтлах тусам арьс мах нь заацаараа салах шиг санагдана. Гэвч ёо гисэнгүй. Баяр сүйд болжээ дүүмэн. Над жаахан хойлгийн борц би. Чамд одоо л хэрэг болно. Гэд өрөөсөн гутлаан тайлж эсхий оймсыг нь суг татлаа. Ховд сангийн хот. Мядгийн царай зүс элтэд сэргэжээ. Харь хилийн хүнд нялх үртэйгэн үлтгэн хэмээн эмээж байсан ч тэр эндүрсэн гэдгэн нэг их удалгүй ойлгосон байв. Түүнийг толгой хорогдуулж би өвгөн даяа бол жижигхэн хоолны газар ажиллаж ам зогоодог гэмгүй нэгэн байлаа. Жунаан цог бадрахыг явснаас хойш мядаг хятад өвгөний гал тогоонд туслаж хинхэндээ дэм болохын зэрэгцээ хөгшин залуу биестэн харгүй гэдгийг ч мэдлцэж амжижээ. Одоо дэгсхэн хэлбэл эцэг охин 2 мэт амьдрах болсон бөлгөө. Энэ өдөр ч мөн өмнөх өдрүүдийн адилаар мядаг гал тогоонд хоол бэлдэж зогсоно. Харин даяа өвгөн бэлэн болсон хоолыг өөрийн гараар цааш зөөдөг билээ. Тэр нэгэн ч удаа мядгийг хүнд үзүүлж хоол зөөлгөөгүй бөгөөд энэ нь залуу бүсгүйд тустай зүйл огтхонч болохгүй хэмээн үнэн сэтгэлээсээ боддгийнх байв. Үүн дээр мядагч мөн санал нийлэх билээ. Өнөөдөр цаг эрт байгаач өвгөн даяагийн хоолны газарт хүн дөрвөн байв. Ганц нэг галан хүзүүд суллаж дотор газрын чамин хоолоор хотоодон баярлуулах улс юу эсэг ярилцах. Харин тэнд ярилцах бүхний ихэнх нь хажуугийн тасалгаанд хоол бэлдэж суугаа мядагт тодхон сонсогддгийг хинчүүл тааварлана. Олон хүн баригдаж ирсэн. Харлаа тэгээ юу. Өнгөрсөн намарч мөн олон хүний ясыг сайлгасан да. Хэлээд юугүй. Энэ залуу жанжинч айхавтар харгис хүн билээ. Намрын хонгор азарганд хадсан усаас нэгийг нь ч суллалгүй тэр хэвэрт нь хороодог шүү. Базар байна. Хонгор азарганд хатаж өгөх гэдэг ч хүний бодох юм биш дээ. Тэгэлгүй яах вэ? Хүнийг тонгойлгоод хөл гарыг нь хамттан дөнгөлчгөр яаж өлөг байх вэ? Босё босч чадахгүй. Сууя сууж чадахгүй тэрмэт байсаар нурууны яс арьсаа цоолоод гарч ирдэг гэдэг шүү. Тэр чин даанч нэг үнэн юм бэлээ. Гүй та нар хараагүй юу? Намар сангийн хотын хойд талд тэгж үгсэн хүн лав 30-аад байсан шүү. Нурууны үе мултарч арьсаа түрээд гараад ирсэн. Харах юм биш. Хажууд нь хэрэг шувуу амдаар нь зулгаагаад л гончиг сүм минь.
За та нар болцгоо. Аяг хоол тухтай идээд гарах мэн. Тийм. Тийм шүү. Одоо болцгоо таймна. Гэх мэтийн яриа мядгийн зүрхийг зүсэж хангинана. Хөөрхий бүсгүй чимээгүйхэн нулимсан арчсаар хэсэгхэн мах хэрчиж чимээгүй зогсон. Үүнийг нь ажигласан даяа үгэн уртаар санаа алдаа. Хаяа, охин минь. Чи ийм дэми үг бүү сонсоо. Чиний ах сайн хүн удахгүй ирнэ ба? Гэж хэрэндээ л айтал засч аргадахыг хичээн. Мядаг хятад өвгөн өөд хараад чимээгүйхэн инээмсэглэж толгой дохилоо. Нээслэл хүрээ амбны өргөө. Сэцэн хан болоод сүргчин хошууны самууныг нэгмөр дарж амаржуулахаар очсон манж жанжин асууд өөрийн биеэр хүрээн дэрж амбанд бараалгачээ. Харин түүнийг дагалдаж зоригт бангийн залуу түшмэл цолмон хамттан ирсэн байв. Цолмон болоод асууд нар амбны нэн хүндэт зочны байдалтай сууцгаан. Цолмон нэн ихээр бодолд автжээ. Би ер нь юугаа хийгээд явна. Хөгшин эцэг минь намайг ийм сургамжилсан гэж юу? Үгүй. Нэгэнт ах нараас ургаж бүгдийг нь золигт хийсэн над чиг хүнд өөр ямар зам байна гэж. Ийн сэрүүлж суулсан цолмонгийн бодлыг асууд жанжны айдуухан инээд үргэж орхих нь тэрэ. Асууд их л тааламжтайгаар цолмонг хараад амбан таны хэлдэг түмэн зөв. Цолмон шиг чин шударгуу зүтгэлд Монгол хүмүүн нэн ховор болсон цаг шүү. Цагаан хэрэмний чанадлуугаа явуулж цэргийн ухаанд суралцуулбал ганг жанжны ширийг хатаачч болох. Үүнийг амбан таны саруул оюунд даатгаж үлдээ идэ. Хэмээн донж төгөлдөр намжирдлаа. Хүрээ амбан ч мөн таатай энэмсэглэх зууран цолмонг цоргих мэт чиртэн. Тэгснэн өөрийн гараараа самун өдөөгчдийг барьж гэсгээдэг гэж дуулсан. Одоогоор цолмон чиний тонилгосон толгой хэд хүрээ бол их л олон байж таарах болов уу хэмээн би сэтгэж суuna. Гэд хий хэмээн хөхөрлөө. Цолмон энэ асуултанд багахан эгүйцчээ. Гэсэн ч хоолой засаж инээмсэглээд За би Сэцэн хааны нутгаас 30 орчим самун өдөөгчийг барьж тонилгов. Дахин термет уус гарч ирэх аваас эргэлзэлгүй таны туганд ор зүтгэнэ. Хэмээн эрсхэн хэлв. Манж амбан бүрж таатай энэгээд 2 гарын алгыг 3-тай ташлаа. Тэгмэгц гаднаас чөргөр шар царайтай өвгөн тайган чүүчгэнтэл гүйсээр орж ирээд ёслов. Амбан хоромхон зуурт инээхийг болж их л ихэмсгээр чи сандгийг дуудуул. Энэ асууд жанжин болоод Монгол ноёнд Батгүний дотоод байдлыг сайн таниул. Халах 4 аймагт нэжгээд Батгүнийг бий болгох юм. Хэмэв. Тайган нахилзаж бүхэлдсөөр арга шухарч амбны өргөөг орхилоо. Багуудын хэрд асууд цолмон нар Батгүн хэмээгдэх шоронд хүндэтгэлтэйгээр морилжээ. Сандаг тэдний өмнө хойно орж энэ тэрийг их л багтай хүүрнэж явна. Тэрээр их хаан гүн цол шагнаснаас хойш эндээс нэг ч итгэхэд оргоогүй юм шүү. Гэснээр 2 хуягт туугдан яваа нэг хүнийг хараад нүдэн онилгож чимээгүй болов. Асууд цолмон нар ч сандгийн харсан зүгт хараа тавилаа. Үс сахландаан баригдаж уй болгоно нь биедэн томтохоор турсан нуруулаг хүнийг 2 хуяг яварч гүшсөөр туухажээ. Тэд явсаар шоронгийн нэг хонгол руу орж үзэгдэхгүй болов. Тэгтэн сандаг малилцтал инээсээр асууд руу хараад саяын хүн бол алга ял заагдсан боосуул их зартай эрэмгэнлээ хөөрхий. 9 эрүү тулгаад буй. Өнөөдөр хумсанд нь хулс шах учиртай. Та ноёд үзэж сонирхно. Гэд 2 гарыг дэлгэж шорон өөд найр тавилаа. Асууд ажиггүй инээмсэглээд толгой дохив. Чингиснэр тэр гурвуул мөнөх хэрийн араас явж орхон тэрэ.
Аюушийг модон сандалд суулгаад хоёр гарыг нь хөдлөх аргагүй болгон дөнгөлжээ. Ичнээ таних болсон хоёр ярагчин нэмгэн ялтас мэт тохоо хэрийн хулсан савхнуудыг нэг бүрчлэн тоолж багтаа инээмсэглэн. Ширээн дээр 10 ширхэг хулсан савхыг эгнүүлэн тавилаа. Тэгээд ч болсонгүй жижиг модон алх гаргаж Аюушийн нүүрэнд тулгаад ярагчд тас хөхрөн. Аюуш аанайл дуугүй хэвээр. Гэтэл тэрхэн мөчөд модон хаалганы цаадах төмөр цоож харжгнан дуугараад гаднаас сандаг хөд хөхрсөөр орж ирхэн тэрэ. Хоёр ярагчин угс хийж арагш болоод сандагт мэхийн ёсоллоо. Харин сандгийн араас манж Монгол хоёр хүн орж ирснийг Аюуш гайхсан нүдээр харав. Тэр чаддагсан бол босоод угс хийхээр болжээ. Гэвч яахан чадах. Аюуш шүдэн харжгантал зуугаад "Цолмон" гэж чангаар хашгирав. Тэнд байгсад бүгдээр цочих мэт болж эхлээд Аюушийг дараа нь цолмон харлаа. Цолмон ч мөн ихээр гайхаж чон Аюушийг таньж ядан ширтэн. Тэгснэн нүдэн томорч уруулан өөрийн ирэхгүй чичрээд ирхэн тэр. Цолмон "Гүй эн чинь яаж ийм байх учиргүй" гэсээр арагш багхан ухрав. Ялтан хийгээд Монгол түшмлийн эл байдал асууд жанжны адын занг эрэхгүй хөдлөгжээ. Асууд "За, би нэг л уухгүй болоод орхилоо. Энд юу болоод байна?" гэж хэлээд цолмон руу сүртэй гихч нь харав. Цолмон үг дуурч чадсангүй, харин Аюуш "Мо эрийн сүг. Би чамд итгэж олон сайхан нөхдөөн данжаадын хашаанд хор олгосон доо. За яах вэ? Идсэн эрүү хуухаарч идүүлсэн буут ногоордог юм. Сайн эцгийн ясыг баг өндөлзүүлж үхээрээ дүүмэн." Гэд хик хөхрлөө. Цолмонгийн нүүр шазвалзан таталцсан ч бас л үг дуурч чадсангүй. Харин асууд "Ийм учиртай байсан юм бэ? Цолмон ноёнтон таны эртний өст танил бололтой. Тиймээс энэ өдрийнх нь нэрүг таны гардах ирэхээр шагная" гэд жиг хөхрлөө. Цолмонгийн нүд аягандаа тогтохгүй гүйж хар хөлсөн чахрав. Харин чон Аюуш улам чангаар инээж тэнд байгстаар тохуурхав. Аюушийн эрхий хурууны хомсон завсраар эрт нэмгэн хулс ширхийн оров. Ширхийх дууны араас модон алхны товших бөглүүхэн чимээ хэдэнтэй дуулдав. Хулс хомсны өгт тулжээ. Гэсэн ч Аюуш чацав хийсэнгүй. Цолмон салгалж чичирсэн гараараа хоёр дахь хулсыг долоовор хурууных нь хомсон завсарт тулгав. Чон Аюуш түүн тийш цус хурсан нүдэрэн эгц хараад хүйтнэр инээмсэглэлээ. Модон алхны түншиг дуун дахиад л давтагдав. Гэтэл хулс долоовор хурууны хомсыг нь ханц татаад ар махыг нь шамлаж орхихон тэрэ. Үүнийг харж зогссон манж жанжин асууд чангаар хөхрөөд зөөлөн залуу хүн гэж хүчтэй байна шүү. Хайрын юм. Улсыг хомсон завсран тогтоох ёстой гэж их л найрсгаар зөвлөх мэт аажлаа. Цолмон хар хөлсөн арчаад дахин нэг хулс авлаа. Харин Аюуш хилэн дүүрэн нүдээр цолмон ширтэж хэг гинээсээр Дарганга. Агуйн дотор аргалын утаа багхан бүргэх бөгөөд ил галын хомир барьж нанзад тухалжээ. Тэр гартаан баг гарын мөнгөн аягтай сархад атхаад үлэмчгэн халмаг бололтой ташаа тулж ханхалзана. Харин түүний баруун зүүн талд өөрөөс нь даруй хоёр дахин том биетэй байж мэдхээр жунайн цог бадрах уран магсарнаар суужээ. Тэдний доод талд баргалувсан цахар сэдэд хоёул галзаасж тогоо барих бөлгөө. Ийхүү насны нутгийн сайн эрс нэгэн дор цуглаж үг үйл хоёроо дэнслэхээр тогтоод байв. Торой банд химээгдэх нанзад дөрвөн сайн эрийг харж багтайхан инээмсэглээд
Дөрвөн настай халиунэ дөрөө чигээд дэргүүлнэ айхөө. Дөрвөлжин харагдах арнэ дөтөлсөн амаргийн бараа юуда айхөө. Таваар тавьсан гизгээрэн талын бутууч шиг саглаана айхөө. Тавлан харагдах бараанэ танилцсан амаргийн бараа юуда айхөө. Хэмээн хангентал дуулав. Өдгөө нас тавийг давж яваа гихч цахрын сайн ирээд торой бандын дуу хоолой цээл би лагшин чирэг жавхаатай ажээ. Сайн ир нанзад ийн дуулж дуусаад за дүүнэр минь би ч сүүлийн хэдэн жил ханан гэрийн хаяа дэрлэж хэвтээд багхан буруутжээ. Өнөө энд ирсэн сэтгэл хөвөлцөж би хөнгөрөөд байх шиг л болов. Гэснэн хормхон царай бараалгаад дуулсан дуулалгүй яах вэ? Уухтан бол эр хүнд эр бираас илүү эв самба хэрэгтэй юм. Шилд гарч ам өгсөн бидэнд багтах тавилан заалдах засаг гэж байх вштэй. Хэмээгээд шүүрс алдлаа. Уран магсар тэгтэн толгой дохин байснаа. Нанздаха таныг амар жимэр амьдарч хөлжив гэж дуулсан. Гэхдээ цог маань танд хэл дуулгаж бид энд золгосон нь зол болов. Өдгөө дов жалганы хэрэг хэмээн санаж Монгол сайхан ирсэн хороолгож дуусамгүй л байна. Аль эртээ сайн нь энэ замыг сонгоод дуусч байна шүү дээ. Гэбэ. Ирчүүд бүгдээр толгой дохиод нанзад өөд харцгаана. Нанзад магсар дүүгийн зөвөө би яах вэ? Амьдрахаан амьдраад үдсэн хүн өхөвч хорогдох зүйлгүй. Дүүнарт сэдсэн сансан зүйл юусан бэлээ? Бүгдээр хэлэлцээ. Гэд хүн бүрийн царайг тогтоож авах гэсэн шиг нухацтайгаар ширтлээ. Нийслэл хүрээ Батгүн. Хоёр ярагчин аюу шиг харж толгойс эксрэн. Тэгснэ тэдний нэг нь за дүүмэн чи ер нь амбанд айлтгал өргөж өршөөл гуйгаад амар үгснэн дээр биш үү дээ. Чамд шовтлох арьс шулах мах гэх зүйл алга. Гэд өнөөхөл доогтой инээ дээр шоронгийн ханыг цурай туулав. Аюуш дуугарсангүй. Ярагчин эрүү юс гэдгийг мэдэж байгаа биз дээ. Чи дөнгөж хоёрыг нь үзв. Өнөөдөр цавчрах чи дааж гарахгүй болов гэж санаж байна. Учир нь бусад хүнд 50, чамд бол 100 банзад гэсэн зарилгатай. Гэж хэлмэгцэн дахиад л чангаар хөхрөв. Чон аюуш мөн дуугарсангүй. Ярагчин инээхийг болов. Тэгснэн за яах вэ? Чамд мах үлдсэн биш. Хонгоны чин арьсыг ураад өгье л та. Гэд ханцуугаан шамаллаа. Түүнээс төдийл удалгүй шоронгийн хонглоор нэг тас хийн банздах чимээ цуурайлж хоёр ярагчны огцом түргэн амьсгаадах дун бөглүүхэн хадаж эхлэх нь тэрэ. Харин чон аюуш өнөөхөл янзаараа чимээгүй хэвээр. Өдөш болжээ. Хоёр хуйг аюушиг чирж явсаар шоронгийн хаалгыг онгойлгомгцон түлхэж орхив. Ганцаар сүрэлдэрлээд хэвтэж алсан баяр ухсхийн босоод аюушиг барьж авлаа. Тэр ухаангүй ажээ. Баяр судсыг нь атгаж үзээд шалвхан хөдлөж эрүү түүшийг нь яаран байж хурууны өндгөөрөө хэллээ. Аюуш шүдэн бутартал зуугаад ухаан алдсан байв. Халаг дүүмэн тэсчил үзээрэй. Баяр ин шивэнсээр аюушиг чадах хэрээрэн бөөцөөлөн. Цолмон их л гүн унтсан бололтой арайхийн сэрж нүдэ нээв. Тэр үцгэлэнт ногоон нугын дунд хэвтэх ажээ. Гайхсаар өндөөж орчноо харвал ойрмогхон оосор бүчгүй орд цагаан өргөө харагдах нь тэр. Залуу түшмэл учрыг ухсангүй. Гэвч яаралгүйхэн босоод орд өргөө өөд алхав. Тэр явсаар гэрийн үдээр орвол өвгөн эцэг нь хоймор завлаад сууж харагдлаа. Өвгөн хүүгэн хараад чимээгүйхэн инээмсэглэв. Цолмонч мөн дуугарсангүй эцгийнхээ баруун өвдөг хэрд очоод завлан суув. Тэгснэн үүд рүү хормхон хармагцаан. Аваа, энэ юун газар вэ?
Гэсэр эцэг өдөөгөө эргэв. Гэтэл саяхан инээмсэглээд сууж байсан эцгийнхэн оронд үс гизг нь ширэлдэж сэгсийсэн үзээрийн төрхтэй туранхай хар ир сууж байхдаа улаан халз харц тулгарчхан тэр. Мөнөө хэрийн их үсэн дундаас нүүргих зүйл бараг л мэдэгдсэнгүй. Цолмон цочсон дон босч ухс хийх гэв. Гэсэн ч хоёр хөлн дэм болж хүний урманд өндийсэнгүй. Цолмон чи хэмбэ? Чамд юу хэрэгтэй вэ? Гэж чичирсэн хоолоогоор арай хийж асуув. Харин өнөөх хүн цолмонгийн өөдөөс ч тоож харсангүй. Тоон тийшээ хялам хийж хараад чи өөрөө хэнсэн бэлээ. Хэн болоод миний хар овоохойд заллаггүй залравч гэж хэлснээр тас хийтэл хөхөрч эхлэхэн тэр. Одоо үзвэл цолмон оосор бүчгүй орд цагаан өргөөнд бус олон арван шавж хорхой арвалзаж гүйлдсэн оройгүй харанхуй мэт хар овоохойд сууж байхаач. Цолмон учрыг олохыг байж арагш мөлхөн ухарлаа. Өнөөх хүн суусан хэвээр. Гэтэл түүний гарыг дамжаад цэлмөс мэт нэгэн зүйл бие өдөн өксөх шиг л болов. Энэ удаа цолмон ухсхийн босч чаджээ. Харин түүний гарт хар ирээ могой эрчлэн зангирч байх нь харагдана. Тэр муухай орилсоор могойг газарт гуйдаж орхиод хар овоохоноос ам зулбах мэт гарч дутаалаа. Цолмон гүйсээр тэр унаж тусан гүйж явна. Түүний замд өндөр дэрсэн хан тулж энхэл донхолтой элсэрхэг хөрс хөл дороос нь чангаана. Харин түүний ард өнөөх үзээрийн төрхөд ирийн тас хийтэл хөхрөгтөн тавлах адил хангин цуурайлсаар. Залуу түшмэл биеийн хүчлэн барьж амьсгаагаан арай хийж дарлаа. Золоор тэрхэн мөчөд гол зуран инээх дуун багхан бүдгрээд эцэстэн бүр намгүн болчхов. Цолмон цааш алхлаа. Тэр хэсэг алхаад зог тусав. Түүний араас хөнгөн хөлтэй хэн нэгэн зөөлөн гисээр дагаж буйг тэр мэдэрчээ. Цолмон аажуухан иргсээр бүхий л биеэрээ ард тийш харж зогсов. Түүний нүд айснасаа болоод аягандаа багтахгүй шахам томорчээ. Түүнийг тэн айлгсан зүйл нь дэл сэрвэний үсхийсч боссон шүдлэн үхрийн хэрийн биетэй авраг азарган чон байж таарав. Цолмон арагш зөөлөн ухрлаа. Азарган чон биеийн хурааж эхлэв. Цолмон эргээд гүйхийг завдав. Гэвч тэр амжсангүй азарган чонын хүчрхэг 6 соёо түүний хоолойд тас шигдэжээ. Цолмон муухай орилсоор босч ирэв. Тэр торгон хөнжлөн нэвтэртэл хөлөрчээ. Ховд сангийн хот. Нойргуудах өвчнөд нэрвэгдээд жил шахан болж буй залуу жанжин Пүмийн дадсан зангаран үүр хагаслан хэрмнээс гарчээ. Тэр өглөө бүр ин гарч буянт холын эргээр сэлгүүцэх билээ. Харин энэ өглөө тэгсэнгүй. Голын хойд бид байх түгээмэл амаржуулагч хийдийг зорив. Гэхдээ яах гэж тийш явж байгаа нь өөрөө ч үл ухна. Өвлийн урд шөнө хагцаж дуусахгүй тул өдгөөч цагаан гэгээ хараахан ороогүй ажээ. Пүмийн шулуухан явсаар голын мөсийг хөндлөн гарч эдийн өмнөд хаалганд дөхөв. Тэгснэ гүйн хар алхаагаар хазар дарах өндөр борлог морныхон амийг татаж нэгэн зүгт хараа тогтоолоо. Хийдийн өмнөхөн ганц хүн мөлхөөдөж байх шиг бүртэлзэн. Хэсэг харж зогссон манж жанжин морин давирч хэдхэн харайлгаад өнөөх хүний дэргэд шахам хүрчгэв. Харин өнөөх хүн түүний өөдөөс харалгүйгээр зүхтхийг завдсан нь Пүминий эгдүүцлийг бүр мөсөн хөдөлгөөд орхих нь тэрэ. Пүмийн махир сэлмэн суг татаад дутаагч хүмүүний өмнөр хөндлөсөв. Хөөрхий тэр хүнд одоо булзах газар гэж нэгэн түггүй болжээ. Пүмийн чи юу хүмб? Царайгаа харуул. Гэд элдний үзүүрээр чичв. Нүрэн нугаад тонгож алсан хүн эрэхгүй өндийлөө. Энэ хүн бол эр нөхрийнхөө хойноос өглөө бүр хийдэд ирж даатгал хийж заншсан мядаг ажээ. Мядаг чичирсэн хоолоогоор "Өршөө намайг би гэмгүй хүн нял хүрмэн хүлээж байгаа" хэмээн арай хийж шивнэлээ. Харин залуу жанжин үг хэлсэнгүй элдээ хуйнд нь буцааж хураав. Дарганга
Цолмон хүрээ амбанд бараалхаад дөнгөж ирээд байв. Жингэгтэн зоригт вангийн дэс түшмэл хэрэгмийг халж зүүн хязгаарыг тохиноолох дэд жанжнаар тохиогдсон манж сүрэгчин хошуу буюу даргаан нутагт шууд иржээ. Тэр 10 ханат их өргөөний хоймроо тухлаад гүнцэг барьж суун. Тийм байх дор харуулын цэрэг орж ирээд айлтгал ирлээ. Цэрэг "За, зоригт вангийн хошуу тамгын дахар зэвэг гихч хүн танд бараалгахаар иржээ" гэж нэг ямсгаагаар угсруулв. Цолмон үл ялэг толгоогоо тохилоо. Төдөлгүй гаднаас зэвэг орж ирээд цолмонд гүнэмэхийн ёслов. Цолмон уг дуугүй толгой дохиод зэвгийг өөд суухыг урлаа. Зэвэг гэрийн баруун руу гарч суусныхаа хойно "За, цолмон түшмэл танд. За, өршөө би мунхаглаад ёс алдлаа. Жанжин танд аминчлан айлтгах хэрэг байна" хэмэв. Цолмон тэгт нь хүйтнэр инээмсэглээд "Та ч энэ төрд байх ёстой хүн мөнөөс мөн дөө. Мөн ч олон жил үнэнч нохоо шиг зүтгэлээ. Тахрын ямб танд арай багдаж санагддаггүй юу?" гэж хэгжүүрхэв. Зэвэг тэгт нь бүрж сандарч духандаан бурзаах хөлсийг ханцуугаараа шудраад "Хаанаас та жанжаан? Би эзэн төрдөө" гэж хэлээд цааш үргэлжлүүлэх гэтэл цолмон үгийг нь таслаж "За, та хэлэх зүйлээ хэл. Би сонсоё" гэвэ. Зэвэг тахар ийш тийш харж холмолцсон байснаа "Нөгөө мө уран магсар бий дээ. Тэр чин нөгөө төрийн бөөсийг бариад ирж" гэд шивнэг шахам өгүүлв. Ингэхдээ царай нь нэн чухал байдлыг үзүүлэх ажээ. Цолмон харин гайхсхийж зэвгийг асуух байртай ширтэв. Зэвэгч түүнийг нь ойлгоод "За, би бас буруу ярьжээ. Төрийн бөөс гэдэг чинь нөгөө нанзад шүү дээ" гэснээр хоромхон зуурт дуугаан бүр намсгаад "Яагаа өнөө торой банд" гэж арайхийн шивнэлээ. Цолмон бүрч ихээр гайхах мэт болжээ. Тэрээр зэвгийг цоолох нүг гэлтэй ширтэж байснаа "Тэр үгнөр яах гэв? Тэгээд ч хэцдэрлэж явхан болсон юм гэв үстэ" хэмээн замдарлаа. Зэвэг навтас хийж доош бүхийв. Гэсэн ч тэр үгэн дуусгахыг зоржээ. Тэрээр "Тэр муу төрийн бөөс хаанаас тэгж хэвтгэв? Харин ч халах дөрөв шав таваас хүн хүчийг цуглуулж эзэн төрд тэрслэх үйл хийж явсныг уран магсар барьж та өөрийн биеэр болгоовол зөв буй за" гэд алах авсрах мэт намынчилва. Цолмон бодол болсоор толгой дохив. Үнэн дээр нялх балчир наснаас нэрийг нь сонсоод шилд тангараг өргөж сайн ир болохын хүслэн давтаж явсан нь саяхан мэт санагдав. Тиймдээ ч нэгэн үе чон аюуш баргалувсан нартай ах トゥ болж хөлөн буйраас түшээтхан хүртэл хазар сэлгэж явсан гэдгээ ч цолмон жанжин хоромхон зурт саналаа. Тэр одоо зэвэг тийш айдуухан харав. Тэгснээ "Тэр төрийн бөөс чинь одоо хаана байна?" хэмэвэ.